Зохиолч Монтеро Лобато. Орчуулсан Ж. Амгалан. Чернуша охин. Өгүүлэг. Хөөрхий өнчин Чернуша 7 настай. Негэр биш, харин хүрэн борцрайтай, шар үстэй, айсан барийн харцтай эрли зохий юм. Охин негрийн овоохой төрсөн агаад ээж нь боол байжээ. Амьдралынхаа эхний жилүүдийг Чернуша галдгооны харанхуй болонд бохир давуугаар хучсан хуучин чирсэн дээр хэвтэж өнгөрөөжээ. Жаахан хүүхдийг үзэж чаддаггүй байсан эзэгтэйгээс айгаад ээж нь Чернушаг гэрээс бараг гаргадаггүй байлаа. Эзэгтэй нь эрхэмсэг хадагтай бөгөөд баян тарган бага наснаас нь эрхлүүлж гисэн язгууртан эмэгтэй байлаа. Сүмэд түн зориулсан тусгай суудал байна. Диваачанд ч гэсэн тансаг сайхан булан бэлдэж гисэн байсан байлгүй. Зочны өрөөндөх төшлөгтэй гангадаг сандалдаан суугаад хээ хатгаж цаг нөхцөөх эсвэл найз хүүхнүүд ламтай дэмий ярьж зочид хүлээн авч цаг агарын байдлыг шүүн ярилцсан. Нэг үгээр хэлэхэд хүндтэй ламын хэлснээр жинхэнэ буянтай ном аялдагчийн дүртэй шашин ёсортхууны тулгуур болсон сайн хадагтай байжээ. Тэр зөвхөн хүүхэд уйлахад л тэсвэрлэж үлж чадна. Дотор ардс хийлгсэн хүүхдийн энэ ойлгохдоо юу? Хүүхэдгүй энэ бэлвсэн эхнэр өөрийн хүүхдийн нулимс гэж юу болохыг хизээж мэдэхгүй учраас бусдын уйлгахыг төвчдөггүй байлаа. Галдгооны өрөөнөөс хөөрхий Чернушагийн уйлах сонсдоход хадагтай зэвүүцэн "Тэнд ямар тахлан дахиад орлоод байна" гэж хашгирна. Чернушагаас өөр хэн байх вүлээ те? Ямар твш биш, угаагуур биш. Тэг тусман ямар пишингийн жигнүр биш те. Охин уйлахад эхин шүүрэн авч амын гараараа таглан аль болох хол зайлахааргүй. "Дуугүй болооч чөтгөр минь" гэж охин нь чимхэн хараана. Охин зүгээр нэг уйлдаггүй. Даарснаас болоод гар хөлн бээрж, гэдсэн өлсөн юм идэх гэж л уйлна. Чернуша инхүү туранхай сулдраа үргэлж ямар нэгмнаас айж өсчээ. Тэр 4 настайдан өнчин хоцорч түүнээс хойш хүний эрхэнд өсчээ. Хэн дуртай охиныг доромжилж үргэлж зодно. Томчул яагаад зодоод байдгийг охин ойлгож чадсангүй. Яг адилхан уйлдэл ижил үгэн заримдаа тэдний инээдийг хүргэж, заримдаа уурыг хүргэж шийтгүүлнэ. Чернуша эртхэлд орсон ч түүнийг барг явуулдаггүй байлаа. Охин цэцэрлэгээр зугаалахтаа цэцэг гიშгчдэг хэмээн шалтгаглан хадагтай түүнийг өөрийнхөө өмнө зочны өрөөний буланд хаалганы дэргэд суулгачихна. "Дуулж байна уу? Энд чимээгүй суу" гэж тушаана. Чернуша олон цагаар хөдлөхгүй суун. "Гараан элгэндээ зөрүүлээ томоотой суу цолиг минь" гин. Ингээд охин айсан царайлсаар гараан зөрүүлэн сууна. Цаг өнгөрсөөр л цагийн харанга 2, 3, 4, 5 дахин дугарна. Зугаатай хөхөө. Бяцхан цонхоон дэлгэн улаан хошуугаараа цаг тоолон тоншихын Чернуша тааламжтай харна. Охин энэ мөчөд таатай нэмсэглэж агшин зур өөрийн аз жаргалтайг мэдэрнэ. Чернушаг үргэлж юм нэххийг шаарддаг учраас тэр гартаа нэхмэлийн зүй бариад олон цагаар суудаг байлаа. Хизээж ээлдэг зүйлэн үг сонсож үзээгүй энэ охин өөрийнхөө тухай юу бодох юм бэлээ? Тахал, шулам, шар шувуу, хазгар шулмас, зулбдас, улбайсан амтэн, балиар, хялар, хулчхар, гүлэг, хогновш, муу хог гэдэл охиныг доромжлон нэрлэж байсан хочийг тоолохын аргагүй. Торгийн хэмжээгээр тахал хижиг дэлгэрч уйрлсан голмит газар сайгүй тархах үед Чернушаг тахлын хөнөөл гэж хочилжээ. Охин нэг их юм гомдсонгүй. Хочин түүнд тааламжтай юм шиг санагдав. Энэ хочин охиныг гомдоохгүй байгааг эргэн тойрны хүмүүс мэдмэгцэн ингэж хочлохон болсон байна. Энэ охин төрхөөсөн эхлээд амьдралдаа ямарч тэрж байтугай аятайхан хочтой байх тийм өчүүхэн баяр баясгалан амсахгүй хөвтэй ажээ. Чернушагийн бие зодуул чимхүүлснээс болоод нэл хөхөрч хөхнэц болжээ. Гэрийнхэн шалтгаантайч вэ, үгүйч вэ?
түүнийг өдөр болгол нүдэнэ. Хөөхийг цохих, өшөглөх, шүдийн дэлсэх зэргээр зодно. Гаран захтансан хүн болгон зүгээр л зугаацахын тулд өвчнөөс болж нүүр нь хэрхэн үрчихийг харж баясахын тулд Чернушаг алган бовоор шагнана. Сайхан хадагтай Инасия хүүхдийг тамлад зовоохтон гарамга байлаа. Тэр амьдралынхаа ихэнх үеийг боолчлын үед өнгөрүүлж боол эзэмшигч байсан юм чинь. Ташуур тасхиж саваа эсгэрч байхын түүнийг зугаацуулдаг байлаа. Тэр шин дэглэмд хизээж тасаж чадахгүй хүн. Негрүүдийг цагаан арьсантай адилаар үзэж тэднийг багжшуулав шийтгэхэд цагдаагийн газрын өмнө хариуцлага хүлээнэ гэдэг хэтэрхий ичхүүргүй явдал. Тийм ээ, өчүүхэн чулуу шийтгэхэд эрлийз зарц эмэгтэй эзнийхээ нүдэнд өрцнийхэн төлөө халуун нуруунд жаахан хайрах эсвэл эзэгтэйг муу хилдэг нь болиулахын тулд хэдэн өдөр зодсны төлөө шийтгэх гинэ. 5 дугаар сарын 13-ны өдрийн хууль нь Бразилд 1888 оны энэ өдөр боол эзэмшгийг хоригложээ. Хадагтай Игнасигийн гараас дуртай ташуурын салгасан ч гэсэн сэтгэлийн хорсол өшөөг авах хүслийн салгаж чадсангүй. Иймээс чадагтай өөрийн хэрцгий авирын хохирогч сэтгэлийн тайвшруулах хэрэгсэл болгон Чернушаг өөрийн хажууд байлгана. Ямар нэгэн нэгрийг зулгаах юм уу дэлсэхэд л би уужрахыг яана гэж ярина. Хадагтай Инасия хамгийн хөнгөн шийтгэл бараг л дэмий зүйлээр сэтгэлийн зугаацуулахад хүрчээ. Нэг бол гараа нь чанга гатгаж угаад хорсолтойгоор дэлсэн. Эсвэл хөөхөө өхний зулаарын нь яслаад авна. Эсвэл чихийн ихэвтөхөөр мушгиж угаад зулгааж мөгөөрс нь хэрхэн шаржигнахыг багталтай сонсно. Охиныг байдаг хүчээрэн сагсчин 2 гараараа чихийг мушгина. Инасия хадагтай мөн янз бүрээр чимхэн, ихэнхдээ хумсаран юм уу хуруугараа арьсыг эргүүлж гэзнээс нь чимхэн. Энэ нь чих мушгихаас баггүй зовооно. Энэ бүхний хажуугаар охиныг байнга алгадаж, түлхэж, өшөглөнө. Ер бусын зугаатай ажил. Ялангуяа хадагтай уян нарийнхан модон саваагаан барьж авсан үед тэрэн шиг хэцүү өвдөх юм гэж үгүй. Энэ бүхэн хадагтаан сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн шүүчгүй байснаас л дээр байлаа. Баясгээд л хорслоон тайлах, урдын сайхан цагаан сансан уйдгараа сэргээхийн тулд улам хэрцгий шийтгэл бодож олно. Нэг удаа ийм явдал болжээ. Таалав сонсоогүй биз. За тэгвэл сонсч бай. Хадагтан шин зарцгүйхэн Чернушагийн тавгаас дараа гэж үлдээсэн өчүүхэн өмхмахыг хулгайлаад авчихжээ. Чернушаг онцсон доон төвч чадлагүй өөрийн байнга дууддаг хочны нэгээр зарцгүйхнийг нэрлэж орхиж. Тахал гинэ чамайг да хинэн дахал болохыг чи одоо үзнэ гэж зарцгүйхэн энэ явдлын тухай эзэгтэйдэн хавлжээ. Энэ үед Инасия хадагтайн сэтгэл санаа тавгүй яаж зугаагаан гаргах вүлээ гэж бодож байж. Зарцгүйхний ярихыг сонсоод царай нэгийн одоохон би сургаад өгнө гэж хашгирлаа. Инасия хадагтай төшлөгтэй сандлаас нь босож банзлан сарчган болон яг өндөг дарсан цацагт хэрүүл шиг гангасаар гал тоогоор цөглөв. Өндөг аваад ир гэж тушаахт нь охин аваад ирлээ. Инасия хадагтай өндгийг буцалж байгаа ус руу өөрөө хийгээд ташаагаан тулам бодож олсон шийтгэлийн санан баясаж хүлээнэ. Зугаатай гялзах нүдэн хөөрхий Чернушад айц төрүүлнэ. Охин буланд шигдэн урд нь хизээч үзээгүй ямар нэгэн аимшигтай зүйлийг хүлээж байлаа. Хадагтай өндгөө чанаж дуусаад алив хүрээд ир гэв. Чернуша төхөж очлоо. Амаа хангай. Охин амаа хангаан яг цагны хөхөө шиг нүдэн анлаа. Эзэгтэй босолж байсан уснаас өндгийг халбгаар хотхон авч охины ам руу хийж орхихон дээрээ. Тэсвэрлэл шгүй өвдснөөс болоод Чернуша хашгирч амжаагүй байтал хадагтангаар амын хамхин өндөг хүртэл барьжээ. Охин шуухнан хөдөлж хөлөөн тээчлэн байсан ч бие хамгаалж чадсангүй. Ингээд энэ тухай хэн ч мэдсэнгүй. Тарж байтугай хөршихэн ч мэдсэнгүй өнгөрчээ. Инасия хадагтай шийтгэлэн дуусгаад дахиад ингүүл чинь томчуудад муухай юм яаж хэлдгийг үзүүлээд өгнө шүү. Ойлгоо тахал минь гэжээ. Дараа нь буянтай хадагтай маань ламыг хүлээн авахар сэтгэл хангалуун суудлал руугаа явжээ.
Оо, ноёнтон минь энэ ертөнц дээр чинь сайн санаатай байж болохгүй юм байна. Сесариягийн өнчөө азарсан охиныг хүмүүжүүлж байгааг минь та мэднэ шүү дээ. Яаж санаа тавьж байгаа гэж бодноо? Гэхэд нэ энэрл халамж бол Христос шашны хамгийн эрхэм чанарын нэг юм шүү дээ. Хүнд тадагтай минь гэж лам хэллээ. Тийм л дээ. Гэхдээ л хэн ядуучуудад өгч байна? Тэр бурхан зээлдүүлж байгаа юм тэр. Хадагтай зөвшөөрсөн байдалтай санаа алдан ганцхан эн чинь л намайг тайтгар болдгийм гэлээ. Нэг удаа өвлийнхэн амралтаар Инасия хадагтайг нь зочлохоор 200 охин нэржээ. Тэд хөөхөн цайвар үстэй их баян сайн хүмүүжилтэй охид байлаа. Эзэгтэн ёслон танхимдах өрөөнийхөө булангаас Чернуша 2 хөөхөн сахиусан тэнгэр мэт охид өрөө дамжин хэрхэн чанга нийлдэн хөгжилтэй цовоо сэргэлэн гүйлтхийг харлаа. Чернуша тэр даруй эзэгтэйг огтд ямар нэгэн хатуу шийтгэл хүлээлгэх байхаа гэж итгэн харлаа. Гэтэл яасан гэж санана. Хадагтай өөрөө инээж байдаг. Шүү болох нь энэвэ үсэрч хараа нэгдэг чинь гэмтэрэг биш гэж юу? Бүх юм өөрчлөгчлөө гэж үү дээ. Таамагч үгүй болж тэнгэр окторгүй гівүү. Тааламжтай бодолдон автсан Чернуша хөгжилдөн байгаа октоос нүд салгахгүй бослоо. Гэвчиг тэгшвш байдлын хатуу ширүүн сургамж хүүхдийн сэтгэлийг хутгаар зүсэх мэт боллоо. Эзэгтэй ердий хөрөн өвддөл чимхэд чихтэн чирж өөрийнхөө байранд оч тахал минь гэж хашгирлаа. Чернушагийн хазрыг даган гашуун нулимс урсан. Эзэгтэн өвдгсөнд ч тэгж уйлсангүй. Харин өөрийн амлсан сэтгэлийн зовлонгоос уйлжээ. Охины туулжингөрүүлсэн зовлон дээр бас нэгэн зовлон шинээр нэмэгдэв. Уйтгар давтсан охин өөрийнхөө буланд очиж шигдлээ. Энэ хэн бэ аавга ихчээ гэж зэ өхтөнийг нэгэн сонирхон асуув. Хэн байх вэ? Гэж нагсагч нь санаа алдан хохирогчийн дөр үзүүлэн энэ бол миний хийж байгаа сайн үеийн нэг. Би ч засархаа өнгөрсөн. Амьдрахаа хажуугаар бурханаас над дэлгэсэн ятуусыг хүмүүжүүлж байна. Энэ өнчөө охин. За та нар тоглоцгоо харайцгаа хүүхдүүд минь. Baаш маань уужимхан хаан л бол хаан дэгдэцгээ гэв. Өөрийнхөө буланд суусан азгүй охин Чернуша нулимсан арай ядан барьж тоглох харайх гинэ. Харайх хичнээн сайхан болоо хэмээн бодно. Одоо болтол тэр охин зөвхөн хөхөөтэй л харайж тоглосон юм. Тэгтээ зөвхөн бодол санаан дашгүй дээ. Хайрцагуудыг оруулж ирэхэд Инасия хадагтай зэ охид бидний тоглоомыг өгөөж гэж нэгцгээлээ. Зарцгүйхэн хайрцгийг онгойлгон тоглоомууд гаргалаа. Ямар хөөрхий юм бэ? Модон морь. Чернуша нүдэн бүлтийлхэн харна. Ийм юмыг тэр хизээж төсөөлж чадахгүй байсан юм. Бяцхан морь бас өөр юмнууд байна. Энэ юу вэ? Цайвар өстэй охин тэгээд бас ээж гэж хэлж нүдэн анж чаддаг. Энэ бүх тансаг сайхан юмыг Чернуша яаж гайхан харж байсан гэж санана. Амьдралдаа хязээж хүүхэлдээ үзээгүй. Тэр ч байтугай ийм тоглоомыг юу гэж нэрлэдгийг ч мэдэхгүй юм чинь. Тэгтэн Чернуша энэ бол амьд хүүхэд биш гэдгийг дорн мэджээ. Энийг хийсэн юм уу гэж Чернуша хөөрсөндөн хагас цацсан асуулаа. Октыг төвхнүүлэх талаар захирамжлахаар хадагтай танхимаас гарахт нь Чернуша тэсэж чадсангүй чимхэх, зодох, тарчлахыг ер нь юм бүхнийг мартчихад хүүхэлдээ дөхөж очиод хүрч чадахгүй нүдэ бүлтийлхэн харлаа. Танхил охид Чернушагийн байдал төрхийг харж баясан хөөрнө. Чи хизээч хүүхэлдээ үзээгүй мө? Гэхдээ хүүхэлдээ гинэ гэж Чернуша эн чин хүүхэлдээ гэдэг нэртэй юм уу гэж асуулаа. Инасия хадагтай зэ охид хөгжилтэй инээлдэн ямар тэнэг хүүхэд вэ? Чамаа хэн гэдгийг гэхэд нь Чернуша гэлээ. Охид дахин инээд алдацгааснаа тэнэг эрли зохины сэтгэл өгүүлшгүй хөөрхийг хараад хүүхэлтэйгээ төндөгн "Маав" гэв.
Чернүшаа эргэн тойрноо төгшүүртэй харан зүрхэн дэлсэн. Бурхан минь, ямар их аз жаргал вэ? Энд чи үнэн гэж үү дээ? Охин хүүхэлдэйг яг Иесус Христ Бурханд өөрт нь хүрч байгаа юм шиг бишрэн авч хүүхэлдэй болон охид руу инээмсэглээд хаалга руу хяламхин харлаа. Ямар их баяр хөөр болсон гэж санана. Өөрөө тэнгэрт гарчихсан бүх сахиусан тэнгэрт цугларан хэрхэн хүүхэлдэй бүвэлхийг харж байгаа юм шиг санагджээ. Чернүшаа жаргалсан гэлдэн умбан эзэгтэй босож ирэхийг ч анзаарсангүй. Инасий хадагта догшин ууртай орж ирсэн нь энэ бүхний хэдэн минут хар зогслоо. Харин Зэнар нь эрли зохины хөөрөн баясгыг харцгаан тун хөгжилтэй Чернүшагийн тийм аз жаргалтай байдал нь Инасий хадагтаа догшин зүрхийг хүртэл зөөлрүүл болдоо. Тэр амьдралдаа анх удаан өршөөл үзлээ. Чернүшаа хадагтайг хармагцсан халуун өндөгтэй тохиолдсон явдлыг санаж түүнийг хүлээж байгаа бүр илүү хэрцгий шитгэлийн тухай бодон айснасаа бүхвийн чичирлээ. Айсандаа охины нүдэнд нулимс мэлтгэнэв. Гэлээж аимшигтай юм юу ч болсонгүй. Харин тун санаан дормгүй явдал боллоо. Чернүшаа гэнтхэн урд нь хизээж сонсож үзээгүй ээлдэг үг сонслоо. Бүгдээрээ цэцэрлэгт очицгоо. Тэнд гүйлдэцгээ. Чи ч гэсэн яв. Харин дүрсгүйт вэ? Гэж хэлжээ. Чернүшаа айсандаа нүдэн бүлтэлхэн эзэгтэйг харлаа. Инасий хадагтай нөөрөнд урдын шиг араатны төрх байсангүй. Охин үнийг зөнгөрөн ойлгон инээмсэглэлээ. Хэрвээ баяр талархал өөрөө инээмсэгэлдэгсэн бол яг л Чернүшаа шиг инээмсэглэх байсан бизээ. Хүмүүс янз бүрийн арстан байж нийгэмдээ олон янзын байр суурь эзлэх боловч гүнжиж бай, үгээгүй хоосон ч бай, хүүхдийн сэтгэл зүрх бүгд ижил. Алинд ч ялгаагүй хүүхэлдэй бол хамгийн дээд жаргал цэнгэл юм. Эмэгтэй хүнийг байглаас 2 удаа шагнадаг. Эхлээд хүүхэлдэйгээр тоглодог насанд нь, дараа нь хүүхэд төрүүлэхэд нь. Дараа нь эмэгтэй хүн гал унтрах мэт бөхөж эхэлдэг. Чернүшаа хүүхэд байсан учраас анх удаага хүүхэлдэйгээр тоглосон тэр өдөр өөрт нь зүрх сэтгэлгэгч байна гэдгийг ойлгожээ. Туйлын аз жаргалтай юм уч. Додроо агуулж явсан амьдралынх нь цэцгийн цомрлог дэлгэрч гайхамшигтай нарны цэцэг мэт гялтганан гялалзсан. Чернүшаа эд юм байхаан болж цаашид ч эд юм шиг байж чадахгүй болжээ. Охины дотор амьдрал сэргэж эхэллээ. Гэвч энэ сэргэж эхэлсэн амьдрал нь Чернүшааг хөнөөжээ. 12 дугаар сарын амралтанд дуусангууд хадагтай зэ охид тоглоомон аван явцгааж гэрд хуучин дэг журамдан оржээ. Ганцхан Чернүшаа л урдынхаасаа өөр болжээ. Тэр өөрийгөө шал өөрөөр мэдэрч байлаа. Ямар нэг юм санаа зовхолсон Инасий хадагтай охиныг доромжлох нь багасжээ. Гал тогоонд шин сайн зарц эмхтэй ирж бяцхан эрли зохины амьдралыг хөнгөлөхийг оролдох болжээ. Гэлээ Чернүшааг хэмжээшгүй уйтгар унийг шаналгаж хоолж орхон болив. Нүднийх нь хардсанд урдын айсан байдал үгүй болж харин уйтгар төгшүүр бий болжээ. Амьдралынх нь аимшигт харанхуй гэрэлтүүлж өгсөн 12 дугаар сарын баярт өдрүүд нь Чернүшаагийн санаанаас гарахгүй бодогдсоор байлаа. Аагам халуун нарны туяан дор цэцэрлэгт наацсаар гүйсээр хэдэн өдөр дараалан өнөө хөөрхөн ээжээ гэж хэлдэг нүдэн андаг дуулууртай үдсгэлэнтэй хүүхэлдээтэйг тоглоно. Охин энэ үлгэрийн юм шиг дурсамжаараа амьдарч байлаа. Сэтгэл зүрхэн дахин цэцэг шиг дэлгэрчээ. Охин уранхаа чирсэн дээрэн эзэнгүй хаягдсан муур шиг нас баржээ. Гэвч хинж хизээж ийм сайхнаар нас эцэлдэггүй биз. Охин дэмэрхтэн өөрийгөө цайвар үстэй, цэнхэр нүдтэй сахиуссан тэнгэр хүүхэлдэйн дунд харж тэд тэнгэрт эргэлдэнэ. Тэдний шаазан гар нь охиныг ээлдэг зөөлнөөр тавирж инхрийлэн өөрсдийн араас дагуулахыг оролдох мэт. Охины толгой эргэж дараа нь бүх юм манан дунд умблаа.
бүх юм эргэлдэж хутгалдав. Хаа нэгтээ холын хол бүдэгхэн дуу сонсогдож, охин сүүлчийн удаа хөхөөний ангайсан амыг харжээ. Хөшсөн далав чаанч дэлгэхгүй замхарлаа. Улаан хошуу нь гудайлаа. Эргэн тойрныг тасарангүй нөмрлөө. Дараа нь жирийн төгсгөл ирлээ. Газар дэлхий эцэнхий жаахан биеийн хайхрамжгүйгээр шингэн авчээ. Шэрнүүшагаас зөвхөн 2 дурсамжил үлджээ. Нэг нь баян огтод үлдсэн зугаатай дурсамж. Авга эгчинд байсан. Өнөө амьдралдаа нэг ч удаа хүүхэлдээ үзээгүй тэнэг эрли зохиныг санаж байна уу гэж асууцгаана. Нөгөө нь гунигтай дурсамж. Инасий хадагтайн гар дэмий захтнаж, зангидсан гараараа толгойроо нь дэлсэж байх мөн ч аятайхан байжээ гэж бодно.